Улаанбаатар хотод мэдээж хөрөнгө оруулалт, хогийн цэгүүд дээр бол тоног хөрөнгөжүүд бол хэрэгтэй байсан. Ийм учраас бас 12 техник хэрэгслийг бол зориултын дагуу хот төгчлөлтийн газар бол ашиглуулж ажиллуулсан. За гэвч үүнээс харамсалтай нь бас түрүүний ярьдаг 4 техник хэрэгслийг бол шинээр авсан энэ одоо Либер гээд барууны маш сайн үйлдвэрийн брэндүүдийг бас хайхрамжгүй ашиглаж аваар осолд оруулсан ийм асуудлуудээс энэ мэдэгдээгүй асуудлууд байгаа. Тэгэхээр одоо тодорхой үүрэг өгж хэн одоо нуун дарагдуулсан ямар асуудал гарч байгаа дээр бол арга хэмжээ авч ажиллана. Бид нар өнөөдөр энэ үнэтэй техник авчаад жиж өнгөрөөг байхад ийм байдалтай болгож ажиллаж болохгүй. Энд чи биднээсийн буцаад төлж байгаа зээл. Тэгэхээр байгууллагын удирдлагууд ер нь ашиглаж байгаа энэ техник хэрэгсэлтэй бас тогтмол хяналт шалгалтыг хийж явах хэрэгтэй. Энд чинь дахиад өөрсдөө цаашаа 5-10 жил ашиглагдах ийм техникүүд байж байгаа. Энэ техникүүдийг зориултын дагуу зөв ашиглах хэрэгтэй. Энд дээр би бас шинэ удирдлагуудад тодорхой үүрэг даалгав гэсэн байж байгаа. За бусад техник хэрэгслүүдийг бол ярилцж байгаа тодорхой хэмжээний ашиглаж байгаа байгууллагууд нь бол мэтээгээд ингээд шилжүүлээд явахаар бол ярилцсан байж байгаа. Дээрээс нь барилгын одоо хог хаягдлын ялангуяа бетоны хийцлүүдийг сүүл засаг даргын захирамж гаргаад болд даргын үйлдвэрийн газар руу бол төвлөрүүлж байгаа. Улаанбаатар хотод дахин одоо шинээр одоо нураагдах, буулгах одоо барилгуудын хог хаягдлуудыг энд тэнд хаяхгүй, хогийн цэгүүдээр буулгахгүй. Одоо ерөөсөө бүгдийг морингийн дагуулан авчина. За ийм захирамж гарсан байж байгаа. Тэгээ манай удирдлагууд одоо хэрэгжлийг хангаж ажиллана. За дээрэс нь бас сая туул голын дагуу барилгын хог хаягдл зөвшөөрлөгөө маш их болгосон байна. Энэ дээр одоо экологийн цагтаа арга хэмжээ авах. Тэр хан авал дүүргийн голын дагуу асгасан энэ барилгын хог хаягдлуудыг хогийн цэгүүдлөө зөөх арга хэмжээг авъя. Энэ сар тавхтагаад. Тэр байгууллагуудыг олж илрүүлээд байгууллагуудад торгуулийг тавьж ерхий менежерийн хотын голын дагуу хийсэн барилгын хог хаягдлыг зөөх арга хэмжээг авч ажиллая. Тэгэхгүй бол одоо энэ туул голын эргийг ерөөсөө барилгын хог болгоод дууссан. Өчнөө хог асгацсан байл шүү дээ. Тэгээд цаашдаа энэ чинь голын эрх чинь ингээд одоо барилгын хог болгодог ийм цэг байж болохгүй. Энэ аж ахуйн нэгжүүд дээр цэрэн дараа өөрөө манлайлал энэ арга хэмжээ илрүүлэх арга хэмжээг зохион байгуулж одоо тэр газруудтай нь явж ингэж ажиллах хэрэгтэй гэдэг үүрэг даалгаврыг өнөөдөр шуурхай дээр аль бисаар өгч